За. За энэ Ууchi гэдэг энэ сайтад хөрөнгө оруулалт яаж хийх вэ гэсэн асуулт ирсэн байна. За би энэ дээр тайлбарлаад өгье тий. Энэ Уучир бол мөнгөөр хийхгүй, доллараар хийхгүй, зөвхөн биткойн нэтрүүгээр хийдэг. Энэ сайтын тухай би бичлэг оруулсан болохоор тэр төрүүчийн юмнуудыг бол давтахгүй. За тэгэхээр ер нь ямар ч PTC сайтанд хөрөнгө оруулахад дандаа энэ Purchase Balance гэдэг одоо би энд зааж энэ Purchase Balance гэдэг энүүнийг дандаа энэ рүү дандаа мөнгө оруулах хэрэгтэй. Тэгээ дараа нь энэ рүү оруулсныхаа дараа л ер нь бол referral авах уу эсвэл upgrade авах уу гэдгээ сонгодог. За энэ дээр болохтой зэрэг нэг кредит нь $1 тэнцдэг. Тэгэхээр ер нь бол ерөөсөө ямар ч сайтад ороход өөрийн нөгөө үндсэн баланс гэж байгаа тийм үү? Одоо энэ үндсэн баланс. Энэ purchase balance гэдэг нь болохтой зэрэг дандаа энэ referral авахд юм уу хөрөнгө оруулахад хэрэгэлдэг баланс. Тэгээд энэ балансыгаа л одоо юу яах хэвээр. Энэ баланстаа л юу оруулах хэвээр. Мөнгө оруулах хэвээр. За тэгээд энэ рүүгээ оруулсан мөнгөө харин хааш нь яаж хэрэглэх вэ гэдгээ бол өөрөө шийднэ. Апгрейд авах юм уу эсвэл referral авах юм уу? Эсвэл өөрийнхөө нөгөө юунуудыг сайтыг сурталчлах юм уу гэд. За би одоо энэ дээр энэ buy upgrade гэдэг дараад тий. Upgrade гэхтээ зэрэг нөгөө энэ нэг сард 2 кредит авчаад тэгээд энээс эсвэл нэг сард эконом гэдэг нь нэг сард 20 кредит гэдэг чинь $20 оруулна гэсэн. Энд болохоор $40 оруулна гэх юм шүү. $40-тай тэнцэх биткойн юм уу Ethereum. $20-тай тэнцэх биткойн юм уу Ethereum оруулчаад тэгээд энэ доод талын нөгөө нөхцөлийг харддаг. Жишээлбэл одоо хэрвээ чи эконом юу авсан болвол гишүүнчлэл авсан болвол бид нар ч юм бол одоо стандартад ажиллаж байгаа шүү дээ. Тэгэхээр хэрвээ эконом гишүүнчлэл авах юм бол нөгөө юу нь өөрчлөгдөх үү гэхдээ зэрэг л энэ одоо жоохон ахиу одоо жишээлбэл энд ингэж штэ 30 секундны зар 0.055 байхад энэ эконом буюу цаашаага ингэж гişүнчлэг авах юм бол нөгөө зарны маань үнэ нь илүү болж байгаа юм зү тийм үү. Энд 0.005 байдаг бол энд 0.0625 энд бол 0.07 гэд ингэж явсаар байгаад нөгөө сард оруулсан $20 чинь одоо хэд болж юу яах нь шүү дээ хэдэн хувиар одоо нэмэгдэх нь шүү дээ тийм үү. За энэ юу гişүнчлийн дээшлэл гэдэг нь тэр $20 оруулаад 25 болох нь $23 болох нь гэдгийг өөрсдөө тооцох нь. За жишээлбэл одоо энд хэдэн зар 0.05-та 10 зар 20 зар гарч ирдэг бол энд 0.05-та 0.06-та гарч ирэх нь шүү дээ тий. За тэгэхээр одоо яаж энэ рүү энийг за жишээлбэл би одоо за хамгийн бага дээр нь тайлбарлая. Эконом аян авъя гээд за эконом авъя гэхээр эн чинь бол миний одоо үндсэн баланс тийм үү. Одоо тэгэхээр би энийг дүүргэх нь шүү дээ тийм ээ. Тэгэхээр энийг одоо надад эн чинь бол байхгүй байгаа. Тэгэхээр энийг ингэж сонгоод за энэ $2 энэ рүү оруулах нь бай гэд ингээд энэ дээр дарах нь. За энэ нь болохтой зэрэг энэ ингээд эконом нь 30 хоног л одоо бидний тэгээ хэрвээ одоо $2 за $20 ч байсан $40 оруулчаад 30 хоногтой ерөөсөө яг өөр өдөр болох ажиллах хэрэгтэй шүү дээ. Хэрвээ $40 оруулчаад өдөрт одоо алгасаад 1-7 хоног ажиллахгүй энэ 2-7 хоног ажиллах бол ашгаа гаргаж авч чаддаггүй. За тэгээд confirm your action гэдэг дараа. Энэ чинь нөгөө би чинь purchase balance дүүргэг учраас хараа энд add funds гэдэг энд ээж байна. За энэ дээр дарна. За тэгэхээр одоо энд сонголт байна тийм үү? Эннээсээ хийх үү, энэ биткойноос хийх үү, эсвэл өөрийнхөө баланснаас хийх үү, Ethereum-ээс хийх үү гэд. За тэгэхээр одоо би биткойнтой бол одоо trade minus-ээр биткойн хийх нь шүү дээ. За тэгвэл ингээд биткойныг сонгоод next гэдээ дарчихна. За тэгээд энэ дээр нөгөө доллараа бичихгүй шүү дээ. Энэ дээр болохтой зэрэг биткойноо бичихгүй одоо жишээлбэл $2-тай тэнцэх гэж чинь. $2-тай тэнцэх юм уу эсвэл $20-тай тэнцэх гэж чинь. Эсвэл одоо хэд гэдэг 40-ыг оруулах боломжтой хүн бол $40 бичих. За одоо ингээ $2-тай тэнцэх гэхтэр зэрэг чинь одоо тэгээ цаашаа явах нь next гэх.
За одоо next гээд явангуудаа биткойн 2 аргаар эсвэл нөгөө шууд хэрвээ TD-ийн чинь утсан дээр чинь байгаа бол шууд QR кодыг уншуулаад хийждэг. За өөр хэрвээ утсан дээр чинь байхгүй компьютер дээр чинь байгаа бол хардаа энэ хаяг руу одоо энэ сайтны хаяг нь энэ байх нь шүү дээ. Энэ хаягийг хуулж аваад ийм хэмжээний биткойн TD-ээсээ энэ рүү оруулж ирэх юм. Хэрвээ TD-ийн чинь юм уу ямар юу чинь төрөвч чинь утсан дээр чинь байгаа бол энэ QR кодыг уншуулаад тэгэл шууд одоо энэ сатош энэ рүү ороод ирэх нь шүү дээ. Ингээл цаашаа энэ бол ердөөс амархан. За тэгээ дараа нь одоо буцаж ороод тэгэхээр чи одоо нөгөө энэ юу чинь нэмэгд чинь энэ одоо энд чинь патч энэ дээр чинь нөгөө юу чинь ороод ирнэ гэсэн үг. Одоо энэ дотор чинь балансын дотор чинь нөгөө биткойн чи ороод ирэнгүүт одоо энийг худалдаж авах. Сая би энийг ингээ худалдаж авах гэхдээ зэрэг миний эн чинь 0 байсан шүү дээ. Тэгэхээр хардаа одоо энэ дээр чи нөгөө саяхан оруулсан $2 чинь гараад ирнэ. Тэгээ энэ $2-оо энэнд хэрэглэх үү эсвэл реферал худалдаж авах уу гэдгийг сонгох нь шүү дээ. Реферал худалдаж авъя гэвэл жоохон юу яана гэвэл жоохон гişүнчлээ нэмий гэвэл юугаа яасан дээр тэр $20 хэрвээ $20 хийх боломжтой хүмүүс бол нэг сард $20 оруулаад нэг өөрийнхөө стандарт гişүнчлийг эконом гişүнчл болгочихно гэсэн. Гэхдээ хамгийн гол нэг анхааруулсан юм нь өдөр болгон өөрөө зараад дарж явах хэрэгтэй. Тэгвэл нөгөө 7 хоног орохгүй эсвэл нэг өдөр өнжөөл нөгөө өдөр өнчихгүй яваад ах юм бол нөгөө $20-ийн ашгийг $20-оос илүү гаргаж авч чадахгүй нь шүү дээ. Тэгээ сар ажиллах юм бол $20 дээр чинь өөр одоо хэдэн хувь орж ирэх юм бол би энэ даваагүй болохоор худлаа хэлж мэдэхгүй байна. Ямар ч л байсан $20-оос чинь илүү гарна гэсэн. За тэгээд юу яах юм бол реферал худалдаж авъя гэвэл хаан дарах үлээ. За жаар энд чинь нөгөө энд юу яахгүй болохоор миний энэ патч юу чинь баланс чи одоохондоо 0 байгаа болохоор би харуулж чадахгүй. Энэ ээж штэ хардаа 20 центээр нэг реферал. За хэрвээ $4 оруулах юм бол 20 реферал худалдаж авна. За энэ дээр дараа л авчдаг ингээд. Тэгээ нөгөөд чи миний хардаа энд мөнгө авахгүй байгаа учраас энийгээ дүүргэх учраас энийг дүүрэг гэж гарч ирээд. Тэгээд $10 авах юм бол 50 реферал. Гэхдээ би хүмүүсийг шууд ингээд 100 гинтер аваад бол дэмий байд юм а. 50-ыг эхэлж аваад тэгээд нэг 2-7 хоногийн дараа дахиж 50-ыг авахгүй бол нөгөө нэг сардаа энэ 100 реферал чинь бүгдөө зэрэг дуусчихдээ. Тэгэхээр бол яг нөгөө бага багаар 30-аар нэг аваад 50-аар нэг аваад дараа нь дахиад 50-аар авдаг ч юм уу нэг түрүүчийнх нь 50 реферал дуусалгүйгээр дараагийнх нь арай дуусахаас нэг 2-7 хоногийн дараа дараагийнх нь 50-ыг авах юм бол нөгөө сар болгон рефералтай байна гэсэн. Тэгэхгүй бол шууд 100-г авчих юм бол нөгөө 100 чинь сарын дотор хурдан дуусаад нөгөөдгөө сонгож амждаг. За нэг тим юм байдаг. За одоо ингээл болоодоо энэ дэр өөр нэг хэлээд байх юм байхгүй. Сая бараг ойлгоцсон байх гэж бодож байна. За ингээд энэ бичлэгийг дуусгаад. Би эндээс авсан ш өгчээл ямар ч зовлонгүй $2-тэй тэнцэх юу өгчээл. Сатош өгсөн. Ерөөсөө юу л 24 цагийн дараа л ороод ирсэн. Энэ нөгөө олон жил болж байгааг сайн таана да. Би бол найдлага тавьж л байгаа штэ хэрэг нэг оруулчих юм бол. За ингээд бичлэгийн дуусах.